Нэвтрүүлгийн хамтрагч өв соёлын голомт төсөл. Эрхэм хүндэт үзэгчдийнхаа энэ өдрийн амар амгаланг айлтгах мэдчлээ. Монгол улсын шинжлэх ухааны академи, Монголын Бурхны шашны төв, Гандан дэгчлэн хийд, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран бүтээдэг буддизм ба шинжлэх ухаан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид нар өндөр гэгээн зан узар буюу Монголын Бурхны шашны тэргүүн Жавсан дам хотогтын анх дугаар дүр зан узрын талаар, зан узрын бүтээл төөрөвлийн талаар ярилцахаар эрхэм хүндтэй хоёр эрдэмтэн судлаач зочдыг урьж оролцуулж байна. Миний зүүн гар талд Монгол улсын төрийн шагналт түүхч, шинжлэх ухааны доктор профессор Оохноо Батсайхан, миний баруун гар талд зүүн хүрээ Дашчойлон хийдийн Бурхны шашин соёл судлалын хүрээлэнгийн захирал доктор Гомбодоржийн Мягмар Сүрэн нарыг өрн оролцуулж байна. Эхний асуултаа өнөөгийн Монгол улсад хийгээд гадаад ертөнцид өндөр гэгээн судлал хэр хөгжсөн байгаа вэ? Өндөр гэгээн судлалыг цаашид хөгжүүлэхийн ач холбогдол юу вэ гэдгийг доктор Батсайхан танаас эхэлж асууя. Монголын түүхэнд нэр алдран төгсөн олон төрийн шашны сэтгэлтнүүд хувьхан байна л да. Тэгээ түүний нэг яа харахгүй одоо энэ 16-7 дугаар зуунд тодорсон галах Монголын Бурхны шашны тэргүүн өндөр гэгээн зан узар тий анх дугаар өгж авсан нутагт бол тухайн асуудал бол цоо чухал байд юм а гэж тий. Тэгэхээр өндөр гэгээн зан узар судал бол үнэндээ одоо бусад Монголын одоо алдар суутай хүмүүсийн дэргэд харвал тийм өндөр хэмжээнд судлагдсангүй. Тийм тэгээ энэ яагаад ийм учиртай байсан бол гээд ингээд бодох юм бол ингээд за бид нэр ч одоо тусгаар тогтнолоод 1900 за энэ өндөргийн үеч бол манжи үед тийм манжи их үед манжид одоо Халах Монгол дагаар орохын өмнөх үед мэндэлсэн хүн. За тэгээ манжид дагаар орсны дараа ингээд таалуулж байгаа нэлээд урт насалсан. За тэгээд энэ үеийн асуудал тэгээ манжи үеийнхэн гэдэг одоо Бурхны шашинлэгрээд амарж байна да Монголын төвөнд. Тэгээд 11 онд 20 дугаар зуунд Бурхны шашин монголчуудыг нэгтгээд тусгаар тогтноод амьд гурваг дивид ирээд нэг 10 хэдхэн жилийн дараа бид чинь сезонд орчлоо. За тэгээд тэр үед бол Бурхны шашин өндөр гэгээнтэй холбоотой түүх асуудал бол тийм өргөн дэлгэр судлагдсангүй. Тийм түүхэнд мэдээ тэмдэглэгдсэн байна. Янз янзаар саараар болон одоо янз бүрийн хэлбэрээр. За 90 оноос хойш бол бид нэр ингээд түүх, соёл, уламжлал, шашин маань сэргээд тэгээд их баг хэмжээгээр бас ингээд явж байна. Тийм. Тэгээд яг би бол хэд хэдэн ном авчирсан. Тэгээд бид энэ яг өндөргөнтэй холбоотой юм ингээд 11 оны дараа та холбоотой 90-20 дугаар зууны их үеийн холбоотой судалгаад жоох харъя. Тэгээд 11 онд монголчууд тусгаар тогтнолоо томхоглон зарлаад хэд хэдэн зүйл хийсэн байгаа. За үүний нэг нь бол түүхэн бичигч. За тэгээд хууль задгаан зохио гэж. Тэгээд түүхэн бичих дотор бол хамгийн ихний бодно ингээд юм юуны намтар гэж. Одоо богдын намтар гэж оруулж байгаа. За тэгээ энэ хүрээнд бол ингээд хэд хэдэн ном бичсэн. За тэрэн дотор бол энэ дээрхийн уг гих гэж бичсэн байх юм. 9 ботор, 7 ботор. Бид 9 бот болгоод гаргасан. Энэ богдын зарилгаар ингээд түүх зохиосон дотор ингээд нөгөө энэ Монгол улсын шастер гээд энэ Чингис хаан музей одоо нөгөө академич чулуун бид нэр хамтраад лонждгойд нэр хамтраад ингээд бас ингээд энэ богдын одоо анх дугаар богж авдан анхан төрлийн нэр оршва гэдэг юм сурвалж 20 дугаар зууны ихээр гарсныг энэ одоо шастрын хамгийн нэгдүгээр бит болгон оруулсан байгаа. Тэгээ энэ бол богдын зарилгатай учраас ингэж оруулсан бас бүх ихийг оруулсан. Тэгээд ийм хэмжээнд явж байна. Тэгээ энэ жил бол 390 жилээ болсон олон улсын эрдэмтлийн хурал болсон. Тэгээ бас жоохон оргин дэлгэр явж ил байна гэж үзэх юм баха. За өндөр гэгээний бүтээл сүмбэм дотор одоо энэ бүгдээрээ бас одоо монгол хэлэндээ орчуулагдсан уу? Эрдэм шинжилгээний эргэлтэнд хэр орсон байдаг вэ? Тэгэхээр өндөр гэгээн зан узрын одоо намтар, өндөр гэгээн зан узрын бүтээлийн тухай төвд Монголын олон эрдэмтэд одоо зохиол бүтээлд хуруулсан байдаг. За өндөр гэгээний хамгийн анхны одоо томтой сайн намтар гэвэл хамгийн ойрын шав Зай Бандитын зохиосон одоо намтар болно. Тэгэхээр энэ намтар болохоор хамгийн одоо гол төлхөөр
тулгуур одоо бичиж сурах бичиг бол тулгуур одоо бичиг болдог юм одоо намтар юм. За үүнээс хойш одоо Монголд одоо төв дээр зохиол бүтээл туурвж байсан Монголын олон эрдэмтэд за Ванга Аравжим, Агван төвдөм, за тэгээд бичиж сорж, за тэгээд одоо энэ өлгийн хийдээс гарсан одоо шар сорж гэж алдарсан давг жамцсан лам гэх мэтийн олон ломнор шүүлгэлсэн үргэлжилсэн хэлбэрээр бацсан мөн одоо хамсал номгоны дарих ламын одоо үргэлжилсэн үгийн зохиол мэтэл гэх мэтийн намтрууд бол олон удаа ингэж гарсан байгаа. За тэгээд Монголд бурхан шашин дэлгэрсэн тэр цаг үеэс болохоор Монголд гарсан нэг сонин содон үзэгдэл бол Монгол хүмүүс ном судар үзэж байгаа төв хэлээрээ зохиол бүтээх туурвах одоо өөрөөр хэлэх юм бол гадаад хэл дээр одоо зохиол бүтээл туурвах ийм шинэ үзэгдэл одоо гарч ирсэн. Энэ одоо үзэгдлийн одоо нэгэн одоо илэрхийлэл болт нэгэн төлөөл болох хүн маань болохоор манай өндөр гэгээн маань өөрөө болно. Өндөр гэгээн маань өөрөө нэг бот зохиол авсаархан жижигхэн одоо нэг бот зохиол бүтээл туурвсан байдаг. Тэгээд одоо хамгийн анхны намтрыг бичсэн Зайгийн бас намтраа бит дурдсан байдаг л да. Өндөр гэгээнээс одоо ном айлдаж сойрхооч та ном бүтээл туурж өгөөч гэхэд ийм олон сайхан одоо төвдийн одоо сайхан ламнарын одоо зохиол бүтээл эрдэмтэй чадaltaй хүмүүсийн сайхан одоо зохиол бүтээл байхад би одоо яаж зохиол бүтээл туурах хүлээ дээ гэж өөрийгөө их сайхан энгийн даруу бас ингэж тийм дүр байдал гаргадаг байсан хэдий ч гэсэн энэ хүн маань болохоор маш гайхамшигтай сайхан зохиол бүтээл туурсан байдаг. Үүнийг нь болохоор манай Зайгийн одоо эмхтгээд одоо хэвлсэн байдаг. За нэг бүтэнгээ зохиол бүтээл. За доторх нь төрөл зүйлийн нэгжийн хувьд аваад үзэх юм бол 120 гаруй зохиол бүтээлээр ингэж туурвсан юм байдаг. За эдгээрээс одоо бид хүн ямар зохиол бүтээл байдаг вэ гэвэл одоо манай эрдэмтэн судлаач одоо ингээд сүсгтэн олон одоо лам хуургууд одоо яриад их сайн мэддэг одоо бидний сайн мэддэг болсон одоо Жанлав цогцол гэх юм. За тэгээ майнын одоо майнын бүтээлийг одоо гүн ухаан хоосон чанар тэгээд аг тарны одоо ёстой холбож хийсэн тэр одоо майнын дэвтүү сомоо гэдэг тийм ээ. Майнын бүтээлийн гүн арга гэдэг гэх мэтийн энэ ном бас байна. За мөн одоо сайн лам хуургууд маань сайн мэднэ. Бид хүн одоо хангал чоожин сагуусны одоо 29-нд одоо хурдаг тийм үү. 29-нд хурахад энэ болохоор олон номыг ингээд тэр хангал сагуусны одоо тахилын ном 10 хангал сагуусны. Энэ дотор чайбл гэж нэг ном уншдаг. Чайбл гэдэг маань болохоор тэр одоо хангал ганшиг гэх мэтийн олон ном уншдаг дотроос одоо уншдаг нэг төрлийн одоо ийм ном багдаг. Тэгэхээр манай өндөр гэгээн маань тэр одоо гомб, чоожо, лам, намсрай, жамсран, цамп сахиусны чайблыг шинээр зохиосон байдаг. Тэгээд энэ өндөр гэгээний зохиосон энэ зохиолыг одоо хүртэл одоо манай сүм хийдүүд Монгол орон даяараа ингэж уншиж байгаа. Энэ болохоор гайхамшигтай юм сайхан юм зохиол байгаа. За товчтой хэлбэл нэг юм зүйл байна. Тэр нэмээд зүгээр нэг хэлбэл лашин хувилгаан агуан брэндэж амсын одоо богдын намтар гэдэг. Тэгэхээр ер нь бол яг энэ үеийн богдуудын ялангуяа 20 дугаар зууны ихэнх үе хүртэл бол ингээд 1915 хүртэл ягаад ч 15 хүртэл байд юм тэгэхгүй. Тэгэхээр энэ үе хүртэл ингээд манай Монголын лам нарын эрдэмтэн мэрэгдийн бичсэн ингээд төгс хэстрийг үзвэл одоо тэр агуан брэндэж амсын бичсэн одоо богдуудын анх дугаар богдын намтар бол хамгийн дэлгэрэнгүй хамгийн одоо сайн нэг гэж ярьд юм билээ. Тийм. Тэгээд энийг болохоор бол 1999 онд байхаа манай Төв хөрөлөнгийн эрдэмтэн доктор Ташбадрах Монгол бичгээс төвдөгтэй харгуулад хэвлсэн. Тийм зохиол. Тэгээд энийг бас ер нь бол анзаарвал ер нь яг нэлээ айхтар эрдэмтэн байсан байна агуан брэндэж амцгаа. Тэгээд тэр 1915 онд богдын одоо намтар дээд доо дэвтэргээд Монгол бичгээр бичсэн архив номсонд байна. Тийм. Тэгээд хадаад хэвлжсэн тухай Монгол бичгээр тийм. Тэгээд ийм ер нь яг монголчууд бол Монгол лам нар ингээд мэдээж одоо бурхны шний тэргүүн тийм ээ оройн дээд очир дээр богж авсан мотогт гээд ингээд Монголын одоо бурхны шин оюун санааны дархлаа болсон ориглон шүү дээ. Тэгэхээр аль ч үеийн богдуудын тухай ярих тань бол заавал өндөр гэгээнээс эхлүүлж байна. За бүр өмнөх одоо тэр 10 хэдэн дөрвийн дурдчин заавал. Тийм. Тэгээд одоо орж ирээд 16 дугаар зуунд тэгээ Монголд хамгийн өргөн дэлгэрсэн гэдэг 16 дугаар зуунд ингээд одоо анх дугаар богдын намтраас өсвөлээл. За тэгээд одоо бурхны шин гिचнэн дэлгэрсэн одоо завхлахын одоо ноёдууд, алтуургийн ноёдууд гэрхэн хүрээлж авсан гэх тийм ээ. За тэгээд ном гэхээр Монгол дэлгэрүүлсэн сүм хийд гिचнэн одоо өргөн дэлгэр болж тавьсан энэ төргээд олон зүйлийг дэлгэрүүлээ бичсэн байх юм. Тэгэхээр энэ дотор бол агуан брэндэж амцын тэр одоо намтрыг бол бас онцгойлон бас ярихад гимгүй сайн байж магадгүй дээ гэж боддог юм аа. Өндөр гэгээнийг
түүхч хүний өнцгөөс судлаад намтрууттай танилцаад нөгөө талдаа Монгол үндэстэн монголчуудын тухайн үед оршин байсан улс төр геополитикийн нөхцөлд өндөр гигэн өөрөө Монголын бурхны шний тэргүүн байснараа ямар чухал үүрэг гүйцэтгсэн бай тухайн үедээ. 1635 оны тийм ээ тэр хөгчин гахай жил мэндэлсэн. Тийм за тухайн үед бол одоо усан зүйлийн хойд тав хэмээх одоо тийм нэрэг Чингисийн тийм газар мэндэлсэн гэж одоо бичсэн байхын зориулж дээр нь. Тийм тэгээд за энэ үе бол мэдээж одоо байдал бид нэр мэдвэл 1630 яг тэр жилийн дараа жил 36 онд өвөр Монгол манжид дагаар орж байгаа. За 1644 онд Мин улсыг манж хөрөн нэгтгэж байгаа. Тийм их дайчин гөрөн гэдэг чинь 1644 оноос одоо их лавж ин да. Тийм тэгээд яг энэ үед бол ингээ монголчууд ч одоо мэдээж дархаа батархаа юу байла. Тийм хэсэг хоорондоо бас ингээд хэн яах вэ гэдэг. Тэгээд энэ үед Монголын бурхны шинэ дэлгэрээд одоо ийм богдын үргээрээ бас онцгой болсон шиг харагдаж байгаа. Ягаад гэхээр 1952 53 59 онуудад ингээд Монголын одоо юуны 7 гишүүн наадам хийсэн байх юм. Тийм. 1650 гэдэг он. Тэгээд энд өндөргийн өөрийн бичлээ оролцож. Тийм. Тэгээд тэрэн дээр бүр бичсэн байна. Энд чинь нэг 7 гишүүн наадам гэж. Тэгээд богдод ан шиг өргөж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд энэ болохоор юу гэхээр манжид дагаар орохоос одоо Монгол өөрөө Монгол дагаар орохоос өмнөх үеийн тийм ээ одоо нөгөө бүрэлдэхүүнээр алхын 7 гишүүний юу авж ийн шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол бүр хаваас Чингис хавлаад ирсэн уламжлалыг монголчууд авчваа шүү гэдгийг шингээ хүүднээс тэр одоо монголчуудын одоо тэр түүх соёл уламжлалт нь шингээж авчих ёстой гэсэн байр суурь бол өндөр генээс тийм уриалга гарч байсан байна да гэдэг нь бол тодорхой харагддаг юм а гэж тийм. За тэгээд энэ хүн ер нь бол Монголын түүхэнд одоо ямар үр гүйцэтгсэн бэ гэдэг янз янзаар одоо бичсэн шүү дээ бид нар ч одоо тийм слэжмийн жилүүдэд одоо өөрийнхөө түүх соёл зөндөө олон эргээс илүү сөргөөр хандж ирсэн тий түүхэндээ бол одоо түүхийг үндэсний түүхээ үзэл сурталын зэвсэг болгож ирсэн юм чинь тэгээ өндөр богдын маань ч гэсэн одоо энэ занзаар сайн муугаар хэлсэн одоо цагаан дээр хараар байна тийм тэгээд үнэндээ ямар байв гэж тэгэхээр энэ алах монголчуудыг за бүрэн монгол овогтныг оюун санааны хувьд нэгтгэх нэг том хүчин зүйлийг бол яхахгүй Монголын бурхны шний тэргүүн өндөргийн зануузаар тэргүүлж яасан гэдгийг бол одоо хэлхэн зүв баг. За бүр тодорхой яри. За ингээд энэ үед бол ингээд одоо халах ойр тэгээд хоорондоо бид нь хуваагдсан гэж ярина шүү дээ тийм ээ. 1686 оны хөрөн бэлчний чуулган гэж. Тэгээ хүмүүс бас ярьж идэм бил энийг хоёр зүйлийг шууд хэлчихье. Энэ чинь бол манай онтог байхгүй юу? Одоо Баян хангарын жаргаланцсан цаг Байдэргийн гол цаг хоёр уулзвар дээр байдаг. За эзэн Чингисийн одоо тэнд буудалсан газар гэдэг одоо нуус төвчөнд нэр нь гардаг газар байгаа. Тэнд ингээд одоо энэ Полум Ординов гэдэг энэ Оросын цэргийн тагнуулчин бичсэн түүх нотлогоо гэдэг ном байгаа байхгүй юу? За. Японы архивд байгаа. Тэгээ би одоо чи манай Японы эрдэмтэн би тэр хамтраад Оросоос нь Монгол болгоод Японтой Монгол үчгээр ингээд хивэлсэн. Тэгэхээр энэ дотор бол энэ хүн 1912-нд бичсэн ном. Тэгээ энэ болохоор энд яг тэр үеийн одоо тэр хөрөн бэлчний чуулган, Арлстайн чуулган за энэ үеийн тодорхой бичиж байна. За тэгээд яасан гэвэл тэр хөрөн бэлчний чуулган бол манжийн гүрэнд дагаар ороогүй одоо Монголын одоо улсууд энэ төлөөлөл бүгд цуглараад эвлэлд нь нэгдэхийг одоо хүссэн юм а гэж. За энийг мэдээж манжийн хаан ч гэсэн бол хүссэн хэрэг. Тэгээд манжийн хааны төлөөлөл болгоод өндөргийг нь гэрүүлсэн гэж. За эрэндэн дургуутсан нь яасан мэдэхгүй. За тэгээд мэдээж онцгой хүндлэл үзүүлж яасан барьсан гэж зүйл байна. Тэгэхээр тэр чуулган дээр бол манжид дагаар орох асуудал яригдсангүй гэж энд тодорхой бичсэн байна. За тэнд мэдээж ивэлсэнгүй бид хүн мэдх юм шин. 2 жилийн дараа Арлстэд болсон алхын оюутнууд бас чуулган болсон. Тэрэн дээр бас монголчууд нэгдсэнгүй. За тэгээд 1688-91 он гээд бид нэр бол одоо долнуур чуулган болоод манжид дагаар орсон гэж ярина тийм. Тэгэхээр энэ дээр бол өндөргөө нь буруутгах штэ. Тэгэхээр энд нэг зүйл бол онцгой бичсэн байна. Бүрийн дараа халахын ноёдын өмнөөс манжид дагаар орох бичгийг өндөргийгээ өргөн барьж гинэ гэж. За тэгээд тэр хүн юу гэж нэвэл энэ ноёдууд намайг одоо багшаа гэдэг юм а гэж. Би багшийн хувьд энийг өргөн барья гэж. Тэгээд ингэж өргөн барих нь надад ич хүртэй босаа гэж. Энэ юу гэсэн үг хэрэг муу нэрийг би авъя гэж.
Тийм. Тэгээд яг энэний өмнө бол нэлээд тодорхой зүйл бол ямар яаж юм гэхээр монголчуудын одоо ноёдуудын одоо ингээд санал ингээд дагаар орно орохгүйгээд хуваагдах байгаа үед өндөр гэгээний санал жинтэй хөв нэмэр оруулсан гэж. За энийг яг манайхан аман түүхээр ингээд нөгөө мандах төрийг дагснаас мөх төрийг дагхан дээрээ гэж одоо хөрвүүлж хэлсэн байдгийн. Тэгэхээр тэр үнэхээр тэр ёсоор болоод өндөр гэгээний одоо буулгасан төлгөөр үнэхээр одоо бид бол оошон дагуул бүрэмсээ алгуулчих юм байна. Урагшаан дагах юм бол тодорхой хугацаанд дараа гарах нэ гэж. Гэхдээ өндөр гэгээн бол тэгээ зүгээр суусангүй тэгсэн ч гэсэн яавал өөрийнхөө үндэсний дархлаа болсон соёл авч ирсэн тэр одоо айдентити болсон зүйлийг шингээж өвлүүлж байх вэ гэдгийг одоо сургаал номороо бүх юмд нь шингээж үлдээсэн байна гэж харагдаж байгаа. Мягвар ламаас. За та бол миний мэдж байгаагаар өндөр гэгээний өөрийнх нь нэг бот сүмбүн зохиол тэрийг орчуулсан. За тэн дотор та сая хэллээ. 120 гаруй нэгж бүтээлүүд байна. За энэ нэгж бүтээлүүдээс эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэнд ороогүй хэд байв? Одоо олон нийт судалгааны эргэлтэнд орсон нэлээ олон. Ороогүй хэд байв? Энийг хэрхэн одоо дэлгэрүүлж байна? Тэгэхээр манай өндөр гэгээ маань болохоор нэг бод сүмбүм зохиож. Тэгэхээр энд болохоор түрүүний хэлдгээр болохоор 120 гаруй ингээд номнод байна. За тэгээд эрдэмшлэгэнд орсноогоо ярихаас өмнө эхлээд монголчууд маань гэгээнийхээ зохиол бүтээлийг хэрхэн эргэлж байна гэхээр түрүүн бас ингээд дурдсан ясаар цааны дахил болоод дараа чайбал болоод тийм жанлуу цогцлыг болохоор өргөн дэлгэрээр болохоор манай монголчууд бас уншдаг байж ингэж уншиж ингэж хэрэгэлдэг байна. Тэгэхээр өндөр гэгээний бусад одоо зарим зохиол бүтээл зарим одоо төрүүдэрийн одоо Жон Дарантын гэгээний зохиосон Сангвийн намтар буюу Нууцын намтар гэж байдаг. Тэгэхээр Нууцын намтар болохоор үргэлжилсэн үгээр зохиосон байдгийг манай өндөр гэгээ маань шүлгэлсэн хэлбэрээр ингэж болгож ингэж зохиосон. Тэгээ шүлгэлсэн хэлбэрээр болгосон энэ Сангвийн намтар буюу Понцгсөн гэж бид тэхний хэлдэг. Хотолцуулган гурван лагшин гэдгийг болохоор манай сүм хэдэд өргөнөөр ингэж уншдаг. Гэх мэтээр болохоор манай өндөр гэгээний номыг болохоор өргөн ингэж хэрэгжилж байж. За тэгээ сүүлдээ одоо шашин соёлд одоо ингэ сайхан дэлгэрээд судалгаа шинжилгээний ажилд ялангуяа төв тэлд уран зохиол руу одоо ингэ хүмүүс өргөнөөр одоо ингэж судалдаг болсон. Энэ цаг үеэс эхлээд манай эрдэмтэн судлаачид гадаад хотодын эрдэмтэн судлаачид өндөр гэгээн болоод Монголын төв тэлтэй зохиол бүтээл туурдаг эрдэмтэн лам нарын зохиол бүтээл рүү орж судалжээ. За ингэж судлахтаа бол юу вэ гэхээр хамгийн эхлээд болохоор жанлуу цогцол за сая хэлдэг манай төвтөөс манай гүн бүтээлийн арга гэх мэт энэ хоёр номыг нь болохоор төлхөө олон талаас нь бас ингээд судалж. Ингээд судалсан гадаадын дотоодын олон эрдэмтэн байна. За эдгээр хүмүүс юунд ингээд тулгуурлав гэхээр нэгдүгээр өндөр гэхээний зохиосон өөрийн их сурвалж материалаар тулгуурлаад за хожим хойтын жадрын хамлан болоод гүнтэн гэгээн нарын зохиосон манай төвтөөс жанлуу цогцолд хийсэн тайлбар зохиолуудыг тулгуурлаж ингээд зохиол бүтээлийг ингэж бас ингэж судлаж ингэж ярьж. Тэгээд ингэж одоо судалж байсан хэдий боловч өндөр гэгээний зохиол бүтээл нь монгол хэл дээр орчуулагдаагүй учраас судалгааны хүрээ маань бол хэвцээ маань болохоор нэг тодорхой хэмжээнд баримтал байж л да. Гэхдээ одоо 2018 онд болохоор одоо өндөр гэгээний сүмийг чадан одоо монгол хэлээр ингэж орчуулсан. Ингэж орчуулсны дараагаас болохоор манай зарим эрдэм судлаач зарим зохиолч нар энийг ингээд үзээд орчуулгыг үзснээс улбалаа шин одоо бас нэг судалгааны зүйлүүдийг бас ингэж ярьж эхэлж. Тухайлбал түрүүн одоо манай Бацаахан докторийн бас ингэж ярьдгаар болохоор одоо халах Монгол одоо манжид дагаар орсон тэр асуудлын өмнөх үед ингэж гарч ирдэг Галдан Бошгот хаантай холбоотой асуудлын талаар өндөр гэгээн болохоор нэг тийм зохиол байдаг. Товчхон зохиол. Энэ юу вэ гэхээр Галдан Бошгот хааны элчид өндөр гэгээн ном хайрлсан. Тэгээд ном зохиож өгөөч. Тэр хүн өндөр гэгээн шаварсан. Тэгээд өндөр гэгээн бас ном айлтгсан. Ном айлтгснаар байгаа ном хайрлсан гэсэн ийм зохиол. Тэгээд үүнээс нь улбаалаад ингээд сайн бодоод үзэх юм бол манай Галдан Бошгот болоод манай өндөр гэгээн маань болохоор тодорхой хэмжээгээр шашин номынхоо хүрээндээ ямар ч байсан гингийн сайхан дотн одоо монгол хүний сайхан харьцаатай байснаа гэдгийг баталгаа болох нэг зохиол бүтээл маань энэ сүмбэм дотор бас байна. Тэгэхээр энийг болохоор бас хүмүүс бол төдийлөн сайн мэдэхгүй байгаа жишээ нь. За тэгээд өндөр гэгээнэ зохиол бүтээл бас нэг сонин зүйл байна л да. Саяхан одоо манай богдуудтай холбоотой нэг эрдэмшлэгээний хурал болж түнд нэг ихтгэл хэлэлцүүлсэн юм. Тэгэхээр энэ өндөр гэгэний зохиол дотор төв дээрээ хэлэх юм бол дулбар гава гэж байгаа.
монголоор орчуулах юм бол номхотход бэрх гэдэг ном байна. Энэ номыг уншаад үзэхээр их сонин ном. Тэгэхээр нэг ёсондоо үгийн наадам, үгийн одоо тийм нарийн хийсэн маягтай. Жишээлбэл төвдөр ингээд уншихад сансуу, жайсуу, ёнсуу, журнасуу гэд ингээд сонсоход их сонин, содон. Жир ингээд уран зохиол, жир нь одоо ном зохиолуудад ингээд байдаг хил зүүн хувьд, тийм ялгалын хувьд ингээд зөв найруулсан гэхээсээ илүүтэй бас нэг жоохон үгийг их давтсан тийм ялгалын нөхцөлийг бурханд болоход гэх мэтээр ингээд тийм ялгалын хувьд ингэсэн юм үгээр нь жоохон наацсан юм зохиол. Тэгээ энийг ингээд үзээд болохоор юу вэ гэхээр нэг талаасаа төв тэл үзэхэд төв телний хил зүү, төв телний дүрм үзэхэд нэг ясны сайхан жишээ болохоор нөгөө талаараа утгаа агуулган их сайхан гаргацсан ийм их сонин содон бас ном байдаг. Гэх мэтээр ингээд өндөр гэгэний зохиол бүтээлийг ингээд үзэхээр нэг юм байна. Өөр нэг зүйлийг бас ингээд нэмээд нэг хэлчихвэл ер нь төв тэл зохиол бүтээл бол төв тел дээр бичиж байгаа. Гэхдээ төв тел дээр зохиол бүтээл туурвдаг төвд хүмүүс, монгол хүмүүс юу гэхээр төв телэл ингэж хэрэглэнэ. Гэхдээ зарим тохиолдолд санскрит нэр томьёог хэрэглэх тохиолдол бас байна. Гэхдээ энэ манай өндөр гэгэний Жамсрангийн чайбал гэдэг ном байна. Жамсрангийн чайбал гэдэг ном дотор тэр бүрий төвд хүмүүс, монгол хүмүүс хэрэглэдэг санскрит нэр томьёог оруулсан байна. Жишээлбэл ном гэдэг үгийг данагу гэд санскритээр нь оруулсан. Сум гэдгийг нь домара гэд оруулсан. Жишээлбэл зүрх гэдэг үг чинь нян гэжтэй. Тэгтэл түүнийг нь санскритээр нь хрига гэд оруулсан. Гэх мэтээр ингээд санскритээр нэр томьёог төвд үгэндээ төвд одоо шүлэг гэж яриа тийм ээ. Төвд шүлгэндээ оруулсан байгаагаар их сод. Санскритээр ингээд оруулсан байгааг нэг жишээг нь юу гэж авч үзэхгүйгээр манай одоо богдын одоо аман зохиол намтар түгэнд гардаг шүү дээ. Энтхээс ирсэн хоёр азартай энтх хэлээр, энэтхийн хэлээр шууд харилцаж ийла. Тийм учраас энэ хүн маань энэтхийг азрын хэлийг сайн мэддэг хүн байлаа гэдгийг яруу тоо жишээг нь юу вэ гэхээр тэр аман сурвалжийн имийг бичгийн сурвалжийн үүднээс нь шахаад ингээд тулгуурлаад гаргаж ирэх болохоор ийм сайхан бүтээлүүд бас байна. Сони юм байна. За бат сайхан түүхчээс бас нэг асуулт. Өндөр гэгэний намтрыг түүхчүн уншиж судлаад ялангуяа бид нар социализмын үед бол тэр намтар түүхээс монголчуудын түүх бичлэгт оруулж исэн нөхцөл боломж бол их таарах юм байсан. Гадны дарамттай үзэл сурталчилсан болдгоо. За 90 оноос хойш та түүхчүн, мэргэжлийн түүхчүн энэ түүх бичлэгт тухайн өндөр гэгэний намтраас авч оруулаа түүхээ үнэн зөвөр гаргахад хэрэглэгдэж байгаа, ашиглагдж байгаа түүхэн их сурвалжууд юм уу? Түүхэн агуулгууд юу байна? Сүүлийн 300 жилийн түүх ялангуяа одоо социализмоос өмнөх үеийн түүх бол одоо бараг социализмыг оруулаад ч гэсэн бурхны шинтэй монголчуудын түүх байхгүй. Тэгээд энийг бол Японы Тайши их сургуулийн ингээд бурхны шинийн их сургуулийн эрдэмтэн Коботогоо ярьдаг байхгүй юу? Монголчууд бурхны шинтэйхаа түүхийг бичээгүй шүү гэж. Бид нар бол үүндээ одоо заваага bijийн одоо алтан дэвтэр орж жингэл одоо ярина үстэй одоо нарийн бол байхгүй шүү дээ. Тэгээд үнэхээр хилж идэв. Тэгээ үнэхээр сайн бодвол 17 дугаар зууны дунд үеэс хойш ингээд харах юм бол за ингээд одоо ингээд бододоо 700 гаруй сүм хэд нураас ингээд 1000 гаруй хот бурхны шний сүм хот байжээ. Төв байжээ. Тийм. Хилэмгцэн хүмүүс гэх юм бол одоо хүрээ ихтэл одоо 30 40 50 мянган лам байж. Энд ч дандаа эрдэмтэн мэр гэдэг чинь. Тий. За тэгээд бичиг үсэг санскрит тийм ээ. За соён бүсэг монгол бичгтэй, төвдтэй, гичний олон хэлтэй байлаа. Энэ олон хэлээр ном бичдэг байлаа. Бүр бяцлаглалын ном бичдэг байлаа. Тийм. Одон орон судлал, ангаа ухаан судлал, бүр чойр гэд маш олон ухаанаар одоо тав ухаанаар бүгдээр ингээд одоо ном судрал бичдэг байлаа шүү дээ бид нэр тийм. Тэгээд энэ үеийнхэн түүхийг тэгээд тэр нэг одоо социализмын үеийн тэр 20-30-аад онд сүм хийдүүд лам нарыг устгахтайгаа хамт ном хийдийн шатаасан шиг ингээд одоо нэг өөрийнхөө түүхийг баллуурдах төхөжээ гэж. Тэгээд архив, номын эсэнд байгаа, төвдөр байгаа, монгол бичгээр байгаа энэ судлуудыг бол эргээд монгол бичгээс нь кириллд буулгаад за тэгээд төвдөөс нь монгол бичгт буулгаад ингээд бол одоо эрхээ биш ямар ч байсан бол ингээд аваа судалгааны эргэлтэнд оруулж эхэлж байна. Тийм. Ялангуяа өндөргөнтэй холбоотой судалгаа харах юм бол бид бол 90 оны дараанаас өсвүүлээд ингээд одоо 360 жилийн 30 жилийн өмнө те 70 80 жилийн гээд нэлээд өргөн дэлгэр тэмдэглэж эхэлсэн. Үнэн жилээс ингээд харах юм бол хүрээ нэлээ өргөжөөд за тэгээ өөрийнхөө түүхийг бас ойлгох тал руу явж байна гэж бодож байгаа тийм.
Тэгээд 200 жилийн дараа заманжид дагаар орсон гэдэг халах Монголыг дагаар орсноос хойш үзвэл эсвэл одоо өөр Монгол 1636 онд дагаар орсноос хойш гэх юм бол 275 жилийн дараа ч 1911 онд сэрхэхдээ монголчууд өөрийн үндэсний дархлаатай үндэснийхэн төлөө тэмцэх ийм чадвартай байсан. Тэгэхээр энэ суурийг тавьсан хүн бол энэ бурхны шний тэргүүн өндөр гэгээн тавьсан суур мөн шүү. Энэ хүний ном сургаалаар энэ хүний одоо номлосноор тий энэ хүний одоо урайлж монголчуудыг одоо олон шав бэлдснээр тэгээ монголчууд маань өөрийнхөө үндэсний өв соёл Монгол үндэстэн гэдэг тэр юм бол авч үлдэж чадсан эннийхэн төлөө цэмцэж чадсанаар тусгаар тогтнол олсон. Чухамдаа энэний хүчинд бид нэр тэр 11 онд сэрсэн тусгаар тогтнолын одоо сан азар нутаг дээр бид нэр өнөөдөр Монгол гэдээ оршин тогтнож байгаа шүү гэдгийг хэлэх нь зөв баг гэж бодож байгаа. Өндөр гэгэний өвийг судлах, тийм ээ, номын судлах, тийм ээ, за одоо байгуулсан орон датсан сүмхийдийн судлах ингээд олон зүйл бол байгаа. Тэгээ энэ дээр бол бас нэлээд олон дэвшил гарч байгаа. Сүүлийн одоо 30 жил одоо энэ жил 390 жилийнх нь Монгол улсын засгийн газрын тогтоолоор комисс байгуулж Монгол даяар тэмдэглэж байгаа явдал бол тэг өнөөдөр ч гэсэн бид энэ хүрээнд ярьж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол бас олон дэвшил одоо Монголын түүхэнд гарч байна гэж бодож байна. Та хэдийн мэдж байгаагаар гадаад улсуудад өндөр гэгээн судлал ямар төвшөнд байгаа? Энийг цаашд хэрхэн хөгжүүлэх нь зөв гэж ингэж харж байгаа вэ? За төвдөр бичсэн, соёнбоор бичсэн олон ном зохиол баруунд байна. Маш олон. Ер нь баруун гэргүй дэлхийд даяар тарсан байна. Тэгэхээр зүгээр эндээс ингээ харахад бол тэр Дайны Эзэн хааны архивд. За би Норвег тэгээд одоо Оскар Мемийн тохиос үлийн харахад тэнд байна. За Германд байна. Тийм. За тэгээд мэдээж Америкийн конгресс гэдэг юм уу, Английн одоо Лицей их сургууль, Кембриж их сургуулийн номын сан гэдэг. Одоо Оросын одоо Санкт Петербург тийм ээ одоо ингээд энэ тэнд бол ерөөсөө төвд болон соёнбоор бичсэн одоо энэ өндөр гэгэний суурийн тавьсан тэр бүтээл ном бол аль үеийнх нь гэдгийг танигдахаар хүртэл бол 20 30-аар шоголтойгоо хүртэл байна шүү дээ. 20-оор байна одоо жишээ нь Ослогийн номын санд бол 20 одоо юм шоголтой ном байна. Бүр авчирсан. Тийм. За тэр очроор орхитлогч одоо ном байна гэж тийм. Тэгээд ингээд харвал маш их судлах өв дэлхийд даяар тархсан байна. За монголчууд бид нар бол ингээд мэдээж архив номсонд аваад үлдсэн. Тэгээд тэрийг ингээд жоох ил болгох гээд байж юм тийм. За энтгэд очиод Эрдэмтдийн төвдлийн одоо Эрдэмтэн хүнтэй ярихад та нар өөрийнхөө Эрдэмтэн лам нарын түүхийг мэдээдгүй юм байна гэж. Тэгэхээр төвдийн олон сүм хийдийн бүр хамб тэргүүнэр маш олон одоо өндөр гэгэний шавнар байсан шүү дээ гэд ярьж байх юм. Тэр тухай бид нэр үнэхээр мэдэхгүй юм тий. Нямаа гэдэг нэг хамбын тухай ярьж байсан одоо мэдэх байх тийм ээ. Одоо Монгол хүн одоо төвдийн одоо юуны хийдийн бүр тэргүүн байсан гэж. Тий, агванима тий. Гомон датсан гээ. Тий. За тэгээд би зүгээр хамгийн захын одоо гівш арга нөгөө гівшийн тухай үзэх юм бол тий сэнгэ гівшийн тухайгээд үзэх юм бол сэнгэ гівшнлэн дээр суудсан манай нөгөө 90 онд бурхны шин дэлгэрүүлэхэд онцгой хувийн ямар уусан Бакуларын биш нэлээд доор суудсан бүр зураг хүртэл байгаа биз дээ. Тэгээд тийм хэмжээд хүндэтгэл хүлээж исэн ийм олон өв байгаа гэж тийм. Тэгэхээр бид нар бол өндөр гэгэний одоо мэдээж Монголын бурхны шний Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр тийм ээ. Монгол бурхны шнийг дэлгэрүүлэхэд Монголын оюун санааныг одоо дархлаатай болгоход нь хичнээн хувь нэмэр оруулсан бэ. Яагаад хөлийн ойролцоо сүм хийдүүд байгуулсан бэ гэд бодвол толгой ажиллаж исэн байгаа үстэй тий. Тэр өндөр гэгэний шавнар чинь Монголын тусгаар тогтнолын төлөө тэргүй гинэ зогссон шүү дээ. Бүр ямар ч эргэл тусалдаггүй бурхны шин монголчуудыг нэгтгсэн. Тэр тэргүй гинэнд нь бурхны шний үнэт шавнар лам хуургууд байсан шүү дээ. Тэгээд өндөр гэгэний суурийн тавьсан бурхны шний тэргүй 8 дугаар огт Монголын төрийн тэргүүн болсон биз дээ. Эзэн хаан болсон биз дээ. Тэр тусгаар тогтсон Монгол улс бид нэр сууж байгаа. Тэгээд тийм учраас өндөргөнийхэн дэлгэрүүлсэн сургаал номдлыг судалж улам дэлгэрүүлэх баг өндөргөн судлалын хүрээлэн байх хэрэгтэй шүү дээ. Манай хямгай баг шангийн тавьсан байх шүү Хөрлөт руугаа. Тийм одоо өөрөө тийм одоо бүр шангийн тавьсан гэж бодод юм би тэр судлалын хүрээлэнгийн. Манай нэг ламын байр суурь тэн дээр. За тэгээд судлал. Өндөр гэгээнтэй холбоотой за манай нийт бид 10 одоо богд маань болоод ингээд заларчаа. 10 богд заларснаас одоо манай анхдугаар өндөр гэгээн за тэгээд 4-р богд за 5-р богд
За тэгээд 7 дугаар богд, 8 дугаар богдууд маань ерөнхийдөө төвд хэлээр зохиол бүтээлд хурвсан байдгийг. За бусад манай богдууд маань болохоор одоо нас жоохон огорхон байсан учраас зохиол бүтээл тэр бүрийг бас ингэж үлдээж амжаагүй. Тэгээд одоо манай Бурхны шашин соёл судлалын хүрээлэнгээс манай өндөр гэгээн болоод за тэгээд 4 дугаар богд, 5 дугаар богд, 7 дугаар богд, 8 дугаар богдуудын сүм бэмийг монгол хэлээр ингэж орчуулж ингэж гаргасан. За монгол төвд хэллийн уран зохиол, төвд хэл утга зохиолын судалгаа болохоор манай их эрдэмтэн одоо Сартбаах Дамдын Сургамгаан гэдэг одоо байх тэр үеэс болохоор эрчимтэй хөөгдсөн. За тэгээд үе үеийн дараагаар нь одоо манай Хөлбаатар багш болоод одоо тэгээд манай үе үеийн одоо төвд хэлэнд сурвалж судалдаг хүмүүс маань болохоор төвд хэлийг сурвалжийг сайхан судалсан. Зохиол бүтээлийг ч гэсэн болохоор орчуулад ингээд сайхан гаргаж байна. Түүх маань өөрөө үе үеийн богдуудын түүхтэй маш ихээр холбогдож байгаа. Ялангуяа өндөр гэгээний намтар түүхтэй. Тэгэхээр бид нар эндээс ер нь ямар сургамж авах ёстой юм бэ түүхээс? Жишээ нь одоо манжийн үед ингээд манжинаас одоо Монголын талаар гаргасан одоо гадаад Монголын тэрэг сургуулийн хууль зүйн бичгээд байна л да. Тэгээд тэрэн дотор ч ингээд нэг энэ олон хүн хамтаа хятад үндэстэн Монгол руу нэвтэрч ингээд холилдох соёлын нөлөөнд орохыг бол хамгаалт хийсэн байгаа. Тэр үдэн. Тэгээ энийг бол одоо өндөргийн нөлөө гэж шууд ярьдаг. Тэг яагаад гэхээр өндөргэн бол одоо манжин хамт маш ойрхон байсан. Тийм тэгээд тэр бодлого нөлөөсөн гэж тийм. За мэдээж тэнд байсан одоо алт ургийн ноёдууд ч гэсэн одоо байсан учраас нөлөөсөн байх л да. Тийм тэгээд ингэж илдэг. Тэрнийг хүчинд байж магадгүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр ингээд олон үндэстний ч одоо нөгөө нэг энэ цагаан хэрмээс хойш 7 бомтоор тодорхой хугацаанд нэвтэрж болно. Хятад иргэд тодорхой хугацаанд гарах хэрэгтэй гэж. Ирсэн хятад иргэн Монгол ихнэр авч болохгүй гэж. Бүр тийм хоригуд байгаа хуулиар. Тэгээд сүүлийн тийм манжийн сүүл үе тэгээд ирсэн тэр хятад Монголд тариа тарьж болохгүй, газар ухаж болохгүй гэдэг олон хоригтой шүү дээ хуулийн цаазаа. Тэгээ энийг тэр манжийн сүүлчийн одоо үед бол тэр манжийн шинэ засгийн үед бол тэр хоригуудыг аваад тэр олон одоо сүүлийн хятад иргэдийг бол Монголын нутгаар сууршуулах болсон юм. За тэгээд одоо 11 он хувьсгал энэ төргээд яриад явна тий. Тэгэхээр энэ дархлааг суулгахад дээр нь би түрүү ярьсантай оюун санааных нь өв болоход бол манай өндөргийн хувь нэмэр бол онцгой байсан байхаа гэж бодож байгаа. Тэгээд мэдээж энэ юу юм аа? Энэ одоо 20 дугаар зууны за нэг 200 жил гээд бодъё тийм ээ. Өндөргийн суурийн тавиад ингээ явах тань бол энэ богдын институт гэж Бурхны шин өөрөө дэлгэрээд богдын институт гэж маш одоо тогтсон өөрийн гэсэн сургаалтай шавь нартай бүгдэд зохион байгуулалттай сүмхий дагсан тий сүсгтэн олонтой за энэ дотор мэдээж одоо манай Монгол овогтон тэр жигтэй багтаад за хайлмыг бүрээд өвөр Монгол тийм ээ бараг одоо ингээд бүх даяараа багтаад ийм тогтсон ийм институт байсан 20 дугаар зууны үед энэ маш хүчтэй нэгдсэн ийм хүчин үүндээ 25-нд нэрийн бичсэн саналааштай зөвлөлтийн коммунизмаас ирүүлсэн заавар байгаа. Тэгэхээр тэрэн дотор бол хэлж байгаа шүү. Зөвлөлтөд байгаа Бурхны шашнаас Монголд байгаа энэ буддийн шашин гэдэг чинь суул нягт тэгээд гадны дотны юутай маш холбоотой ийм цол хүчин юм шүү гэж. Тэгэхээр энийг одоо бидний энэ зөвлөлтөд одоо тэмцсэн аргаар тэмцэж болохгүй гэж тийм тэгээ бүр нарийн тэр Витали гэж хүний бисэн нууц тайлан байдгийг. Тэрэн дотор бүр ингээд яаж устгах вэ гэдгийг бүр 11 зүйлээр заасан байгаа. Тийм. Тэгээд ийм юм. Тэгэхээр энэ болохоор үнэхээр монголчуудын үндэсний дархлааг үүсгэн тийм институттэй байсан. Тэгэхээр өнөөдөр болохоор бид нар бол түрүүн бас одоо ирээдүйд юу хийх хэрэгтэй вэ гэдэг дээр би бас бодчихлоо. За ингээд одоо 260 гаруй жилийн дараа тийм ээ 1-2 дугаар богдоос хойш 10 дугаар богд байна мэндэлсэн монгол хүн тийм ээ шийдханы удамтай гэж за бүрээлээ тийм. Тэгээд одоо ямар ч байсан бол монголчууд Бурхны шний тэргүүнтэй болсон. Тийм өөртөө Монгол нутагтаа төрсэн Монголд маань бий болсон. Тэгээд энэ богдыг тойрсон институт 10 дугаар богдыг тойрсон институт. Тэгээд энэ институтийн одоо нэг далбаа нь өндөргийн одоо судлал, өндөргийн судлалын хүрээлэн, өндөргийн судлалын өв энэ Бурхны шний одоо тэр бүхэл одоо сайн сайхан зүйлийг байх хэрэгтэй гэж бодож байгаа. 11 онд ингээд сэргээхийг оролцсон юм. Өндөргийн зориулсан сүм байлаа шүү дээ. Тэгээд одоо Бурхны шний сургаал одоо энэ богдуудын намтрын шинэ бүр гिचний олноор хэвлсэн Монгол үндэстэнтэй холбоотой хамгийн амин чухал үсгэл дөнгөс хэрэгсэн тэр нэг үүлэн чөлөөний нар үед маш олон хэвлсэн байгаа. Монгол ичгээрээ Монгол хэлээ мэд, Монгол сургаалаа мэд, шашнаа мэд хоёр зүйл байдیں۔ Шүү дээ. Нэр нь юунд хэлвэл 11 онд дараад хоёрхан зүйлийг л одоо богдын зарилгад байгаа. Нэг нь шашин, нэг нь угсаа. Шашин гэдэг нь Бурхны шин хэлж байгаа юм. Нөгөөх нь угсаа гэдэг нь эзэн Чингисийн алдуургаас ирсэн алтан
төрийнхөө энэ юу хэлж байгаа. Энэ хоёрыг л монголчууд минь авч явааштай гэж богдын зарилэг болгосон. Тэгээ энийг ч болоод 20 онд авах гэж явахад тэгээ бид өнөөдөр ч гэсэн бас энийг өвлүүлэн авч явах хэрэгтэй байх гэж бодож байгаа. Монголын буддийн шашин соёл судлал гэж бид нар ялангуяа бие дааж нэг 90 оноос хойш нэлээд тодтогч ажиллаад байгаа. Эрдэмтэд судлаачид лам ховргууд. За үүн дотроо өндөр гэгээн судлал, үе үеийн богдуудын судлал. Энэ хэрхэн явагдаж байгаа? Энэ цаашдаа ер нь энэ судалгаа хэрхэн хөгжих ёстой гэж тавдаж байгаа. Тэгэхээр манай шашны тэргүүн өндөр гэгээн за тэгээ Жавзандан буддын намтар түүхийг ингээ ажиглавал нэг сонин зүйл бас ажиглагдана. Энийг бас нэг дурдъя. Тэгэхээр өндөр гэгээний үед одоо Монгол бурхан шашин дэлгэрээд тэгээ сум хийдүүд ингэж баригдаад. За тэгээд одоо ингээд үе үеийн богдуудын намтар түүхийг харуул бас нэг юм сонин нэг юм зүйл ажиглагддаг л да. За өндөр гэгээний үед бол анхлан шашин ингээд дэлгэрээд сум хийдүүд анхлан ингэж гарч ирж. За тэгээ 2 дугаар богдуудын ингээд намтрыг ингээд 2 болоод 3 дугаар богдуудын намтрыг харахаар тэр үед сүм хийдүүд баригдаж, бурхан шүтэн шинээр баригдаж. Тэгээд тэр одоо 4 дугаар богд эдний намтар эднэрийг үзэхээр зохиол бүтээлэг үзэхээр шинээр дуган барьсны зориулга ерөөл, шин бурхан барьсны зориулга ерөөл зохиосон байх жишээ нэ. За 5 дахь ч мөн ялгаагүй. Шин датсан сургуулиуд ингэж барьж, 2 дугаар богдын үед чойрын анхны датсан одоо Монголд баригдаж, 5 дугаар богдын үед 2 дахь одоо гүн ухааны датсан гэж баригдаж. За тэгээд ингээд одоо бурхан шүтэн сүм дуган ингээ баригдаа лам хургуудын аймаг хүрээ хийдүүд ингээ баригдаж яж гэж. Тэгээ ингэж л болгоод 7 дугаар богдын ингээ зохиол бүтээл ингээ үзээд намтрын үзээд тэгэхээр 7 дугаар богдын үед 2 дугаар богдын үед барьжсэн тэр санд чойрын сургуулиасаа манай 7 дугаар богд маань өөрөө гівшин дамжаа барьсан. Нэг ёсондоо юу гэхээр тэр нөгөө гівшин нөгөө сургуулийнхаа анхан шатны төгсөлт нь гарч ийн гэсэн үг мэдэгдэж. Тэгээд анхсны төгсөлт нь гарч ийн гэдэг нь мэдэгдээд. За тэгээд 8 дугаар богдын үед манай богд маань өөрөө гавжийн дамжаагаа барьсан. Ингээд хараад үзэхээр яг ингээд манай Монголын бурхан шашны хөгжлийн ингээд нэг үе шат нь богдын намтар дээрээс өөрөө илхэн ив илхэн гэж харагдаад байгаа юм. Ингээд тэгэхээр манай богдын намтрыг судлах нь эргээд манай Монголын бурхан шашны түүхэнд Монголын лам ховргуудын тэр шашны хөгжил, бурхны шашны хөгжилтөнд нөлөөлж болох нэг ингээд нэг юм өчүүхэн ингээд нэг юм сэжмэн ингэж гэхээр энэ талаас харагдаж байна. Тэгэхээр энэ мэтэр ингээд бодоод үзэхээр манай өндөр гэгээн судлал, манай богдын судлал гэдэг маань Монголын бурхан шашин, Монголын гүн ухаан, Монголын шашин соёлтой холбоотой. Энд болохоор зайлшгүй чухал нэг судлагдсан хэсэг юм аа гэдгийг нь болохоор би нэг талаас нь ингээд ажиглахаар ингэж байна. Тэгэхээр манай одоо босод манай Бацаахан доктор бас мөнгө талаас нь бас хэлэх байх. Манай бос хүмүүс ч гэсэн бас зөндөө бас ингэж ярьдаг. Тэгэхээр нэг ийм л зүйлийг товч бас хэлж болохоор бид гурав бас болохгүй болно. Тэгэхээр 10 богд өндөр богд маань бол ингээд соём зохиосон. За соём борон бол одоо сургаалаа альдсан. Тэгээд өндөр гэгээн зохиосон соёмбыг сэрсэн Монгол улс 1911 онд төрийн сүлд болгосон тийм ээ. За тэгээд социализмын хатуу жилүүдэд ерөөсөн Монгол уламжлалаас цорынгаас үлдсэн зүйлс соёмд Монгол төрийн даалманд байсан. 90 оны дараа өнөөдөр Монгол улсын алтан соёмд соёммаар байна тийм ээ. Тэгэхээр энэ бол өндөр гэгээний чинь. Тэгээ энэ тухай бол нөгөө манай өндөр гэгээн одоо судлалаар намтраар одоо доктор хамгаалсан сонин бие руугаа мань ярьжсэн шүү дээ тийм ээ. Миний сургаал, миний соёмд Монгол гэдэг нэрийг дэлхийн тэхэнд түгээж дэлхийн өнцөг боломжид хүргэнэ гэж. Тэгээ үнэхээр одоо Монгол улсын элчин сайд суугаа бүх дээр нь төрийн далбаа, алтан соём бүтрийн далбаа намирч байгаа нь өндөр гэгээний үзэл санаа түгээн дэлгэрч намирч байна даа гэж үзэж болно хаа гэж бодож байна. Монгол улсын төрийн шагналд түүхийн шинжилгээ ухааны доктор профессор Охноо Бацаахан танд болон зүүн хүрээ дашчойлон хийдийн буддийн шашин соёл судлалын хүрээлэнгийн захирал доктор Гомбодоржийн мегмар сурам нарт их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтрагч өв соёлын голомт төсөл